эрхэмлэгчтэй харилцагын нийгмийн төлөө ярилцлагын нэвтрүүлэг эхлэж байна. Өнөөдрийн зочноор бол шатрын өсөлтөө хэрэгжүүлэлтийн газрын дарга Магнаг урьж оролцуулсан байгаа. Танд арай мэд хүргэе. Баярлалаа та бүхэнд өндөр. Тэгэхээр эхний асуултаа үе үе шатрын өсөлтөө хэрэгжүүлэлтийн газраас хариуцлагагүй мэдээлэлүүд хийчихдэг боллоо гэдэг ийм шүүмж олон нийтэд байна. Яагаад тэгэхээр өмнө нэг таксины үн нэмэгдэхгүй гэсэн яриа бас байсан тийм. Сүүлд эрчим хүчний үнийг нэмэлтэн нь өөрөө хууль бус шийдвэрлсэн гэдэг танай газраас мэдээлэл хийсэн гэж бас эрчим хүчний зохицуулах хороноос шатрын өсөлтөө хэрэгжүүлэлтийн газрын эрх үүрэг бишээ гэдэг юм уу тийм. Хуулийнхаа хүрээнд тэдний одоо газарт хариуцлагагүй асуудал гэдэг. Өнөөдөр хэрэглэгчтэй ийм эргэлзээнд орж байгаа. Хууль найранд төлөх юм уу, нэмэгдсэн үнээр төлөх юм уу гэдэг. 2007 оноос хойш эрчим хүч болон ус дулаан гэдэг манай хэрэгэлдэг өсөлтөний тухай хуулиар зүйсний монополи гэж байна л да. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүх тарифа одоо өсөлтөний газраар тогтоолж ирсэн. Өнөөдрийн хуулиуд бүгдээр өвчин төгөлдөр байгаа. Зөвхөн эрчим хүчний зохицуулахаар нөхдүүдийн ярьж байгаа юм бол улсын их хурлаас тань хугацаанд эрчим хүчний үнийг чөлөөлөх хөтөлбөр гэж юм гаргасан, тогтоолсон байна. Яг үнэ. Энэ тогтоолтой холбогдуулж одоо 6 хуулийн өөрчлөлт орох ёстой. Тэрний дараа үн чөлөөлөгдөнө. Өнөөдрийн байдлаар энэ хуулиудад өөрчлөлт ороогүй бол эрх зүйн зохицуулалт хуучнараа явж байгаа. Энэ үедээ харахгүй зүйсний монополи хүнийчийн хувьд тухайн эрчим хүчний одоо компаниуд болон зохицуулах хорон нөхдүүд өмнө ямар байсан яг тэр хэмээрээ тарифа манахаар хянуулаад тэгээд цааш нь явах хэрэгтэй. Тийм нэгдүгээр асуудал. Таваас таксины асуудлыг одоо жил хагас өмнөх асуудал юм да тийм их хариуцлагагүй асуудал гэж ярьлаа. Би бол тэр хариуцлагагүй асуудал гэж боддоггүй. Шил тавлаа болгон таксинд суудаг. Өөрөө машин юм уу? Машин үү? Таксинд нь хамгийн сүүлээс дугаар хязгаарлалтай үедээ бол суудгүй тийм. Тоолор байна. Тоолор ер нь харагддаг шүү дээ. Одоо километр хэдэн өргөөрөө та мэдгүй. 800 төгрөгөөр яваа юм. Юм байгаа юм дэж байгаа. Тэгэхээр та сэтгүүлч хүн тийм ээ. Мэдээлэл тамлын орхон байдаг хүн бас өөрийнхөө 800 ихтэй биш байгаа. Олон хүн юм байдаг аахгүй. Тэгэхээр миний тухайн үед хийжсэн юм бол нэгэнт одоо ингэж тоолоргүйгээр хэдэн дөрвч харж байгааг нь мэдгүй. Ялангуяа харанхуй шин мөхтөн ганцаараа бол тэр таксины жилочийг хийсний өгөл болдог байлгүй тийм ээ. Яагаад өндрөнтэй гардаг гэж хэлэх чинь аюултай шүү дээ тухайн мөхтөнд аюулыг бий болгоно. Тэгэхээр асуудлын буддийн стандартчлаа. Одоо бид нар ч одоо тэгж айлуулах нэг илүү төгрөг идэх хэвээр хавлаа. Одоо стандарт нэгэн дээр тоолорын тавьчаад тэгээ 1000 төгрөг гэж үсэжсэн 1000 төгрөгөөр яваа. Тэгээ надад таксигаа стандарттай болгодог ийм л шаардлагатай өгнөгөл хүлээж авсан. Такси яасан бэ гэсэн иргэд маань ийм зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээ яг нэг бид нар ч бас ардчилсан нэг юм амьдарч байгаа. Иргэдийн хай үсэж байгааг сонсох хэрэгтэй гэсэн ойлголтоор би тэр нийтийн дэврийн нөхдөдтэй ярьжсэн асуудлыг зогсоосон. Уг нь бол энэ бол яг ч хариуцлагач биш байхгүй таксины юм бол. Үнэ нэмэх гэж байна. Тэгээ энэ дээр ямар байр суурьтай байна гэсэн. Нэгд одоо нэмэх гэж байгаа бол ийм стандартуудыг хангаад дараа нь үнэ нэмье гэдэг ийм л зүйл ярьсан. Манай хэвлэлийнхэн яасан гэсэн стандартуудыг юусаа сонсоогүй таксины 1000 төгрөг болж байна гэдэг ихний үйлдвэрийн тасч байгаа олон нийт түгээсэн байхгүй. Энэ бол ийм юм. Монтаж нь ялтай. Гэхдээ монтаж гэхээс яг сүүлчийн сонсгож хүсээг юм уу? Ер нь энэ гэдэг бол хэмжээ юм байлаа. Би тэрэн дээр нэг ойлгосон. Таны асуултын хүрээнд бас таксины үн хамаарахгүй гэж та дунд дурдлаа л да тийм. Таксины үн. Үн. Хатаас ингэ дэрвэлж байгаа. Такси биш, таксины үн аахгүй. Тухайн таксины стандарт зөвшөөрлөлтөй холбоотой асуудал над хамаарна. Эрчим хүчний үн танад хамаарахгүй юм шүү. Хуулиараа тэгэхээр шатрын өсөлтөө хэрэгжүүлэх газраас эрчим хүчний үнийг нэмэхгүй гэж шийдвэр гаргахаар нөгөө улсын хурл засгийн газрын бодлого эсрэг яваад байгаа юм шүү. Яг үнэ. Бодлого бол дунд хугацааны бодлого шүү дээ тийм ээ. Тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тухайн одоо бодлоготой холбогдуулж хуулийн дор хуурчлалт, журмууд дор хуурчлалт асар олон бас эрх зүйн зохицуулалт шаарддаг. Энэ бүгд өнөөдөр хүлээгдэж байна. Аюул өсөлт явах үед хуучин хуулиар хэрэгжээд хуучин хууль маань эрх зүйн бүрэн чадамжтай байгаа учраас хуучин хуулиараа л явна. Ерөнхийдөө миний хэрэгэлдэг өрсөлдөөний тухай хуулинд хоёр ойлголт байгаа. Нэгдүгээр зүйсний монополи гэж юм л да. Зүйсний монополи гэдэг бол тухайн салбар дээр өрсөлдөөн орж болохоор үл тийм салбар байхгүй. Одоо жишээ нь цэвэр ус, одоо дулаан, цахилгаан гэх тийм. Жишээ нь хажууд нөр нэг компани цахилгааны шугамдтаад тэн дээр өрсөлдөөн авах боломж байхгүй. Усан дээр ч гэсэн хажуугаар нь өөр шугам ухаж болоод өрсөлдөөн авах чадвар байхгүй шүү дээ. Боломж байхгүй. Энийг юу гэдэг вэ гэхээр зүйсний монополи гэж байгаа байхгүй. Энэ зүйсний монополи аж ахуйн нэгжүүдэд дэлхийн бүх оронд хичнээн үнийг чөлөөлсөн байсан ч гэсэн төр бол зайлшгүй хяналтаа тавьдаг. Яг зарим нэг чөлөөс орнууд байна л да. Гэхдээ тэр нь бол яадаг вэ гэхээр маш том одоо хараат бус зүйлэл тэрний үнийг бас хянжидаг байхгүй нэгсэндээ. Үнийг хяндаг бүтцэл зайлшгүй байх хэрэгтэй. Төр байх уу эсвэл тэр одоо төрийн бас байгууллагуудын нийслэн зүйл яах гэдэг л өөрөө тустай ойлголт байхгүй. Жишээл одоо боддоо та дулааны үнийг өнөөдөр сая 5 төгрөгөөр нэмлээ гэж шийдвэр гаргасан санаж байгаа цахилгааны үн тийм ээ. Хэрвээ 500 төгрөгөөр нэмсэн байвал яах вэ?
5,000-аар нэмчихвэл яах вэ? Тийм боломжтой байхгүй да. Та өнөөдөр 5,000-аар нэмлээгээд тэр захиргааны хэрэглэхгүй байх боломж байхгүй. Хэрэглэхгүй байх боломж байхгүй. Яг үнэ. Тэгэхээр төрөөс хатуу ярих нь ч төдийлөн зөв биш гэдэг бид өнгөрсөн хугацаанд харсан. Тийм учраас улсын хурлаас дунд хугацаанд дээр нүг чөлөөлөё. Гэхдээ дунд хугацаанд шүү. Чөлөөлөё гэдэг тогтоол гарсан. Тэгээд тэр тогтоолын дагуу мэдээж одоо намрамжуулах удахгүй эхлэх чинь их хурлаас одоо зарим нэг хуулиуд өөрчлөлтөд оруулах байлгүй. Тэрнээс манайд энэ улсад өнгөрсөн ямар хууль байсан тэр хуулийнхаа дагуу асуудал явах хэрэгтэй. Тэгэхээр нэмэгдсэн юмэр нь шууд юмэр нь төлөөд иж болох юм хэрэглэгчид. Энэ нь яг зүгээр зохицол хорооны нөхдөдтэй би бас нэг давуулсан. Ямар ч байсан өнгөрсөн банк наттай уулзахдаа бид нараас энэ гаргасан тогтоол өргөж харьяа гэдэг асуудал ярьсан. Ойрын үед бас бид нэр өөрсдөө гаргасан хууль тогтоол гаргасан жаах. Шууд юмэр нь төлөхөд бол буруутахгүй нь. Яг өнөөдөр гарсан юмэр ямар ч байсан нэг 5 төгрөг одоо илүү бичигдээ байна шүү дээ тийм. Энийг бол одоо энэ тогтоолыг хууль ёсны болтол тэр хугацааны одоо авсан юм бол дараа сарын төлбөр дээрээс нь ч юм уу ирээд суудах ч одоо тооцогдох хэрэгтэй гэсэн тийм миний зарчмын байр суурь байгаа. Өнөөдөр 9 сарын 23-ны өдөр тэгэхээр та асаад зэрэгтэр бас алдаа дутагдaltaй байна тий. Тухайн компани дээр тавьсан одоо зөрчлүүд хэр одоо засагдж байна. Та эргээд хэлнэстэ тавьж байна уу? Яг тэр олон нийт бас хөгжлийг эргэж харна гэдэг юм уу те нэлээ бас асуудал байгааг бол та анхаарахгүй тавьсан мөртлөө чимээгүй болчлоо. Бараг магнаа асаад зэрэгтэй хувилдчихөө ус болгосон чимээгүй яваад байна гэдэг ийм зүйл яриад байгаа. Ийм биш л хараа. Дууч хүн орой болгонд болохоор хүмүүс мэддэг юм байна. Үзээд идэв юм байна. Одоо би шил орой болгонд хэрэг та бас надаас юу гэсэн хөвөл та одоо тэр чиркийнхэнтэй хувийн асуудалтай юм уу? Яа дандаа чиркээ даамаар ирсэн шүү дээ. Өөр хийх ажил байдаг юм шүү дээ. Тэгэхээр ингээд яг иймэрхүү юм төлөвтэй иймэрхүү одоо үүдэх чинь чанс ус болгоцсон юм шиг энэ бол нэг тийм зүг асуудал би бодохгүй. Ажил явж байгаа. Бид 14 хоногийн өмнө тэр жаарам удирдлагуудтай уулзаад ямар ч байсан хамтарсан ажлын хэсэг гаргасан. Одоо энэ ажлын хэсэг өнгөрсөн одоо манай тавьсан шаардлага байгалийн зүйлүүдэд дүгнэлтийн айн дүгнэлтээс шийдвэр гарна. Тэгэхээр тэр жаарам зөвлөлийн хурал гэж үүдэг. Тэр хурлаар орж одоо хөвчлсөн одоо тухайн өмчийг хөвчлсөн одоо субъект нь тэр юм ч орохгүй нэг талаас. Энэ асуудал яагаад ингэж утсан бэ бас соёл спортын сайд оюун гэрэл гэж нөхцөл байдал таамаглах баг. Оюун гэрэл ямар нэгэн шалтгаангаар 3 сарын асуудлыг өөр дээрээ барьж гаасан ийм асуудал байгаа. Тэр журам дээр асуудал яригдж байгаа гэдэг нь хөвчлөлийг эргээд явж байгаа гэж ойлгож болох уу? Яг үнэ тэгж ойлгож байна тийм. Төр боломж авах юм лэгүүлж байгаа юм уу? Гэхдээ энэ боломж анхаас илүү бид шаардлага тавьсан. Одоо энэ шаардлагын хугацаа дуусч байгаа. Дээрээс нь бас бидний 2-3 одоо хүсэлтэд холбон шаардлаганд одоо тухайн компани зүгээс хариу өгөөгүй. Тэгэхээр та бүх ажил явж байгаа гэж ойлгох тийм ээ. Түрүүн ярьсан асуултан дээр нэмээд асуучаад энэ асаад зэргийг сонгож авсан таныг цаанаа улс төрийн сонирхол агуулсан. Магна гэдэг хүн бол 2016 оны сонгуулиар сонгоны архын дүүргийг сонирхоод байгаа. Сонгоны архын дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшгээр ардчилсан намын дарга нартай уулзаад яваад байгаа ч гэдэг юм уу ийм мэдээлэл гараад ирсэн л та. Одоо энэ ч юу хариулттай энэ бол байдаг юм их шар мэдээ нөтсөр дандаа явна шүү дээ тийм ээ. Дагуул гарантаа хар. Дагуул гарантаа циркэд менежмент хийсэн. Өнөөдөр цирк тоглож байна. Хангалттай тоглохгүй. Тийм байсан одоо 160-70 гаруй одоо ажилчид циркч нийгмийн асуудлыг бүрэн шийдэх гэж ирээс нийгмийн асуудлыг шийдэхгүй. Ажилдаг ч байхгүй. Манай циркүүд ямар нэг хэлтэй бас залуучууд очиод үзэх нэг юмтай байсан шүү. Тэр бүгд нэг байхгүй болсон. Үнэн тагаадөрний хатарда машин цогцсон бол ийм бахад яагаад нэг улс төрчих болгоод зүгээр ажиллаад хийж байгаа байхгүй. Зүг харин энэс ч бол зөндөө олон дарамтанд хэрэгж байгаа. Тэр үгдийг хэлсэл явж байна. Ямар дарамт? Яг тэгэл тэр мөнгөтэй олон сүлжээтэй их хурлын гишүүнтэй хүмүүс чи төмөн амтны хэмжээ яриулж шүү. Ер нь та сонгуульд нэгдэх бодлоо. Сонгуульд нэгдэх нь хувь хүнээс шалтгаалж ялангуяа нардчихсан нам ардын нам гэдэг одоо main party гэж одоо манайд үүссэн энэ хоёр том намаас нэгдэхэд тухайн хувь хүний хүсэл бол ер нь 20-30% нөлөөлөх байхгүй да. Үлдсэн 70% төр намын хамт олон намын удирдлага гэдэг өөр олон хүчин зүйлүүд байгаа. Тэгэхээр би одоо сонгуульд нэгдэхийг хүсэх бол нэг асуудал. Энийг үл дэвших нь өөрөө бас асуудал байхгүй да. Тэгэхээр өнөөдөр 2014 оны 9 сарын 23-нд та надад бансаа төлөвлөсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр сонгуул болчих хэдэн жил гэдэг. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр яг энэ тухай ингээд ярих миний хүслийн тухай хариулна нэг. Одоо би яг дэвшихгүй асуудал тусдаа асуудал байхгүй да. Өөрөөр хэлбэл компаниуд тий тантай одоо үнийн тухай яриад тахын үстэй шадруулалтын хөгжлийн газар гэдэг манаас монопол байдалтай аж ахуйн нэгжүүдийг зохицуулдаг учраас тэгэхээр энэ өөрийн хэлбэл компаниуд
иргэдээс хэрэглээгүй төлбөрийн мөнгийг авдаг ч гэдэг юм уу тийм тооц гаргачил дээр алддаг үүнийг техникийн алдаа гэж тайлбарладаг ч гэдэг юм уу Mobicom компани бол одоо нэлээд өндөр өртөгтэй ч гэдэг юм уу ийм шүүн зүйл байгаа энийг одоо бууруулсан тэр зүйл бол бас амьдрал дээр харагдахгүй ер нь өөрийн компани компаниуд дээр таргуул шийдвэр тавьж хэрэглэгчдийн одоо хадгаланд нэмэлт ямар шийдвэрүүд гаргах вэ? Би харин яг өөрийн телефоны зах зээлийг бол их өрсөлдөөтэй сайн зах зээл гэж үздэг байна. Яагаад гэвэл энэ бол хувил банкээс илүү аль болох хоорондоо өрсөлдөж тендер маркетинг гэсэн яаж өндөр явж байгаа. Өнөөдөр танад лизэд явж байгаа рекламын хэдэн хувь нь одоо өөрийн телефоны компани хараараа энэ чинь салбарт яаж нэг өрсөлдөөн бол сайн байна гэсэн үг. Атаас тоогүй юмэрч л дээр нь бол энэ багасгүй байна гэж та. Энэ бол хайцсангүй багассан. Намайг хажлахад яг өөрийн телефонтой холбоотой гомдол одоо нийт одоо ирж байгаа гомдлын баг ихний 1-2 кварт явдаг гэсэн. Одоо 4-5 уршилсан. Бид яасан бэ гэхээр Mobicom, Skype, G-Mobile, Unitel гэх компаниудтай ёс зүйн гэрээ байгуулсан. Тэр нь юу гэхээр тухайн хэрэглэгчийг гомдоосон тохиолдолд хэрэглэгчийн гомдлыг барагдуулахаас гадна дээрээс нь нэмэлт сэтгэл санааны охирлын бас хэрэгж төлжин бэлэн маягийн юм гэдэг компенсац өгдөг ийм журам хийсэн байхгүй. Энэтэй холбоотой ч гэсэн нөгөө компаниуд маань ч гэсэн хариуцлагатай байдаг болсон. Дээрээс нь нэмээд иргэд ч гэсэн өөрөөр хэлбэл одоо тэдний одоо манад гомдлын шууд хамтгаас нөгөө компани өөрсдөө хоног дотоод одоо сэтгэл санааны охирлыг барагдуулах журмын хадагуу шийдэд өгдөг болсон. Иргэний хөдөлгөөн гэж байгуулгаас та бас өдөө одоо явж байгаа тийм. Тэгэхээр иргэний хөдөлгөөнд одоо байсан нөхдүүд бүгд одоо шаарл ордонд орхон ороод одоо танаас хэлээд агентлагийн дарганаар одоо 50-50 явж байна. Ер нь иргэний хөдөлгөөнүүдийн зөв замдал нь зарим хүмүүс одоо цагаан одоо барьж хашгирж байгаа их мэдлэлд очиад шуучдаг энэ нь бол бас иргэний хөдөлгөөн